Ялтан итгэл уулзах хугацаа 10 минут. За сайн уншаарлаа. За анд минь. Яач юм бэ та? Алдаж онсон олны тунд арга ивийг алгаж явах явуулаа. Өмнөхөө бодвол царай зиш чинь гайгүй болоо юу да. Мөрдөн жоох удаан суучихсан болохоор бүрэн тэгэрж амжихгүй л байна. Эднэрийн нэг нэрэн яаж имжлэх арга зааж өгсөн. Эднэр донд ч бас сайн хүн байдаг юм байна шүү. Сонноос найз нь тамхинаас гарч байгаа. Хөөе ч одоо чи зүүдэн дундаа тамхиа тэмдчихэд идэх хүн барахгүй да. Чамаг өдөө гадаа явхад отохгүй нэгээр зөөрхөн дээ. Тэгтэл хулгайч нар цаанаа нэг л яоцгүй. Хамаагүй хүн амьтны үгэнд орж болохгүй. Жаргалаа. Хэргийн материалтай танилцахад гэрчийн мэдүүлгээс өөр намайг буруутгасан баримт байхгүй эснийг чи санаж байна уу? Тий. Санаж байна. За юу лээ? Чамаага наран цамхагт хамгийн сүүл хохирогчтой муудалцаа, заамдалцаа зогсож байсан. Тэгээд хохирогчийг өндөрөөс унаж амиа алдахад цамхаас гараад явж байсан гэсэн мэдүүлэг өгсөн манаач Дандигийн мэдүүлгээс өөр баримт байхгүй дээ. Тэр ястаа нэг далих чигүй ярьдаг нөхрөө байлээ дээ. Шүүх хуралд суусан бүх хүмүүс бараг итгэсэн гэ бодтоо. Тийм штэ. Чамаг станаг балсан да. Жаргалаа. Хавцд хэрэгтэй танилцахад хүнийг илт буруутгасан баримт байхгүй байхад ял оноосон бол гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан баримтаар буруутгаж болдог гин. Гүйцэтгэх ажил гэж юу юм бэ? Яагаад те чи чин цодон зохионтой кино зөндөө үздэг үстэй. Нууцаар тагнаж мөрдөхийг хэлж байхгүй. Тэгж нэрлэдэг юм уу? Миний найз яаж ч үдсэн найзгаа аварч чадаагүй. Яагаад гэж эдгээр намайг нууцаар тагнаж мөрдөж яваад миний эсрэг баримтыг олоод авчихсан байхгүй юу? Тэгээд тэр надаас нуугаад байгаа баримтуудыг нь олоод үзчихмээр байна. Яах вэ? За байж. Гэхдээ тэр баримт чинь одоо тийм л нууц юм бол шүүгч тэр нууц нотлох баримтыг чи яаж мэддэг вүлээ? Эрүүгийн байцаан шийдэх хуульд гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан баримтыг нотлох баримт болгодог заалт байна. Баярлах чи минь. Чи чинь бүр өстой бүр заалт маалт гэдэг бүр хуйлч юм шиг ярьж ах шивдэ. Тэр яах вэ? Тэгээд тэр баримтыг хинт ч үзүүлдэг гэж. Шүүгчээс нууцын баталгаа авч угаад нууцаар үзүүлдэг гэж би сонссон. Гэхдээ би тэрэнд нэг л итгэж өгөхгүй байна. Нэг шүүгчийн материалыг уншсан чинь тэгж болдог гэдэг аахгүй. За баярлах чи минь. Чи ч одоо бүр хуйлч, бүр судлаач болох юм л дээ. Сайн байна. Гэхдээ чи ингээ сайн судлаад байл да. Гэхдээ чи тэгэхэд миний өгшөө. Тэглээ гэдэг нь штэ. Чи энийг хийсэн хэрэгээсээ мултрах арга чамд байхгүй штэ. Жаргалаа. Чи юу яриад байгаа юм бэ? Би хэрэгтэн биш штэ. Би энэ хэрэгээс мултрахын тулд биш. Би энэ хэргийг цагаадах гэж хэрэгтэй ном сэтгүүл хуулийг маш сайн судалж байгаа жаргалаа. Гүй. Багын найз маань хүртэл надад хэргэлж суух гэжтэй. Итгэлээ. Гүй штэ. За бидний үздэг нэг Холливуудын кинонд байна штэ тийм ээ. Нууцаар мөрдөж олсон нотлох баримтаа буруутгаж байгаа хүнд нь танилцуулдаг. Тэгтээ штэ эн чинь манай Монголд бол шал өөр байхгүй юу да. Чи наа дэлхий мэлхий ярихаа болил тоо. Гэхдээ чи энэ хөрсөн дээр буулгаад бодоод үзэлтэй. Намайг буруутгаж байгаа нотлох баримттайгаа би өөрөө танилцах их надад байдгийн байгаа үстэй. Чи ч гэсэн миний оронд байсан бол тэхэл байсан штэ. За итгэлээ. Тайвшираа. 50 бай. Миний найз.
Би сая наашаа ирэхдээ ээжтэй ч уулзсан. Ээж минь тажгүй. Сайн байна уу? Сайн байна. Чамд юм өгч явуулсан. Энэ аавын жавны чулуу гинэ. Аав нь надад хэлдэгсэн. Хэр хүнд анд нөхрөөс илүү эрдэнэ үгүй гэж хэлдэгсэн. Одоо л оройроо минь боож байна. Найздаа маш их баярлсан шүү. Дээрээс нь компани хүртэл хариуцуулчихсан байдаг. Яг гоёлаа. Би ерөөсөө хэрэгт шин нөхцөл байдал үүслээ гээд шүүгчд гомдол мэдүүлчихв. Харахгүй. Энэ хуулиараа бол дэмий юм байна лээ. Харин хэрэг шалгадаг шинэ хуультай болсон байгаа. Би тэр хуулийг нь барьж очиод намайг буруутгасан бүх нотлох баримттай танилцсан. Тэгээд би шүүхэд гомдол гаргаад миний хэргийг дахин шүүгээч гэсэн хүсэлт гаргая л гэж бодож байна. За. Найз нь учрыг олоод өгнө. Чи яах юм бэ? Чи компанийн ажлыг бод, компани ажил доголдож болохгүй ч тааж жаргалаа. Миний хэрэг дээр өмнө ажиллаж исэн боролдоо мөрдөгч шүү дээ. Тэр тун мужик залгав шиг байлаа. Би тэрэн рүү захиа өчөөд үзнэ. Ямар ч гэсэн учир нь алдна. Ялтан итгэл уулзалтын цаг дууслаа. За. Ээж чинь өгч явуулсан ааруул хороод бас манай их нэрийн чам зариулж хийсэн хоолгод. За баярлалаа. Би чамд байдаг чадлаараа л зүтгэж байна. Мөнхөд чиний сүйдэлд байх юм уу хаашаа? Бүр шоронгийн хулгайч нар хүртэл тусалж байна ч гэх шиг. Заавал сая юу гэж юу? Тэр дандийг нэхэд байгаа мөнгийг өгөхгүй болж нарны гэрлийг олж харахгүй юм даа. Мөнгө энэ хорвоогийн харанхуйч гэрэлтүүлэх хүч чадалтай. Мөнгө эрх мэдэлд дургуй хүн байхгүй болсон энэ цаг үед энэ муу шоронгийн хулгайчийн битсэн цаасанд итгэх хүн байх уу? Өрөөнд хэн байна? Би хөөндаггүй. Данди алсан. Данди. Жаргал уу. Уулзалтын цаг дууссан. Та өрөөг чөлөөлнө. Уучлаарай. Би танд харин нэг юм хэлэх гээд хүрээгээд исэн юм аа. Сая энэ итгэл нэг юм хурц ирмэгтэй чулуу аваад орчлоо. Цаадах чинь хүн амтан гэмтээч хүйдээ эвгүй шүү. За. Ойлголоо. Амрыг ирээ Баатархуу прокуророо. Тий. Сайн байна уу болдоогүй минь. Хэд хоног харагдахгүй хаагургүйгээд байна. Мөрдөгч бид нар чинь компьютерийн хард суугаал хэрэг уншаал танилцаал байж идэг байсан бол одоо гадуургүйгээд л судлаад л та намайг боролдоо гэж тоотлоо. Нэрээ тий. Боролдоо. Дагалдан хүч ямархан байна. Тэр хууль сахиулахын их сургууль төгссөн шинхэн төслөгч. Ёстой тосон хангалсан мотоцикл шиг л байна. За. Шууд ажилдаа ор.
Би танд наран цамхагийн дандиг их сүүлийн 1 жилийн дотор ихэд хөрөнгөжиж байгаа тухай танилцуулсан да. За тий би мэднэ. Тэ. Дандигийн банкнд байгаа мөнгө дээрээс нь зарсан байрнуудын шилжилт хөдөлгөөн, үйл хөдлөх хөрөнгөхийн шилжилт энтрийг нууцаар хянах ажиллагааг таны өгсөн зааварчилгааны дагуу хийж гүйцэтгээд байгаа. Тий. Сайн байна. Би чиний мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар бичсэн магадaltaй танилцаад баталгаажуулсан байгаа. Ер нь прокурор хэргийн процессыг нарийн сайн мэдж байгаа. Бас дээрээс нь тэр хайрхан X уул нэртэй компани руу сүүлийн үеийнхэн гүйлгээнүүд чиглэгдээд байна лээ. Наад тухайгаа чи надад урд нь хэлсэн байгаа шүү. Гол зүйлээ хэл. Танаас авсан зөвшөөрлийн дагуу орон байранд нууцаар үзлэг хийх ажиллагаа явагдаад дууссан байгаа. Зээл. Саяхан гадаадын хид хідэн орноор аялсан. Бас мөрөөдөө тоглоомын газар тоглож байгаа. Зургнууд нь зөндөө олдоод байгаа. Дээрээс нь мөрөөдөө тоглоомын газараас их хэмжээний мөнгө олсон гэх нотлох баримт байхгүй ч гэсэн гадаадад байх хугацаанд нэг дугаар руу хид залгасан байгаа. Зүйтэй сайн байна. Энд байхдаа ч гэсэн тэр дугаар руу залгаад байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу зөвшөөрөгдсөний дагуу хийгдсэн байна. За би баталгаажуулаад гарын үсэг зурлаа. Маа хавц хэрэгтэй хийж. Миний бодлоор тэр хайрхан X уул нэртэй компани бас Дандигийн удаа дараа залгаад байгаа дугаар гур хоорондоо нарийн холбоотой юм шиг байлээ. За. Тэгээд би Дандигийн дугаарыг чагнах зөвшөөрөл даваад ирсэн байна. Шүнэ. Ийм амархан уу? За. Ойлголоо. Энийг хэлэх гээл чи надад 1001 шөний үлгэр шиг юм яриад байсан байх шүү. Уг нь Дандигийн утсыг чагнах юм бол хэргийн учиг хурдан тайлагдах гэдэг юм л да. Утсын чагнаж яах гэдэг юм? Харин тэр шоронд байгаа хүнийг нэг өдрийн өмнө ч гэсэн наранд гаргачих хийл гэж бодоод. За. Нэг хүний эрхийг хамгаалах гээд нөгөө хүний эрхийг зөрчиж болдго юм уу? Дандиг гинэт хөрөнгөжөд байгаа нь угаасаа хэл. Тэгээд итгэлийг хүн дээрх гүтгээд их хэмжээний мөнгө авсан байх магадлал өндөр. Шууд барьж хараар шалгасан ч болно. Юу нэ? Баримтжилж болохгүй бол прокурор та дугаарын чагнах зөвшөөрөл өгч. За яах вэ? Чагнах зөвшөөрөл өгч болно. Би саналаа бичээд энд аваад ирсэн баг. Хүний утсыг чагнахын тулд хангалттай нотлох баримт хэрэгтэй шүү дээ өмнө. Би дээр нь саналаа бичээд тусгацсан баг. За борлоо өмнө. Хүний утсыг чагнахад хангалттай нотлохоо баримт болж чадахгүй юм байна. Тийм болохоор би чамд утас чагнах зөвшөөрөл олгож чадахгүй. Өөр бусад ил аргаар шалгаад өгтөө. Баатар баха. Ил аргаар шалгаж тогтооход хүндрэлтэй байх шүү дээ. Хүндрэлийг даваа гэд толгой байгаа шүү дээ. Ха. За. Хэргийн талаар өөр ярих юмгүй бол болдог өмнө хоёулаа мотоциклийнхаа тухай яриагаа үргэлжлүүлэх үү? Аха та намайг боролдоо гэж дуудал та. Нэрээ тий боролдоо. Жаргалтай уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа мөртөгч. За. Хар багын чинь анд хүн амны хэрэгт хэлсээр гүтгээ шорон суулгаж чад. Дээрээс нь амь насаа зольж байж босгосон компаниг тань өрн таран хийх гэж байсан хүнтэй уулзуулнаа гэхэд шүүгч нэлээд эргэлзэж байж зөвшөөрсөн. Дээрээс нь энэ тостой бууз
хийцтэй цай энэ төр бол хоригдож байгаа хүний биед зохимжгүй гэдгийг та надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа. Иймэрхүү аргаар хариугаа авч эхэлж байгаа юм шиг санагдаж байна шүү. За яалаа гэжтэй мөрдөгч. Би нэг жаргалын их нэртэй яг цог хийсэн. Ямар ч харшлах нөлөөгүй. Мөрдөгч бид нар бол нотлох баримт үзэгдэж харагдаж байгаа юм дээр тулгуурлаж ажиллаа хийдэг болсон. Эрчүүдийн нөхөрлөл гэж их сони юм аа. Саяхан би хэрэг хийгээгүй гэд нэлзээд байсан хүн тантай уулзсангуудаа бүх хэрэгээ хүлээж ив. Дээрээс нь наран цамхагийн хэрэг дээр балдантай угийн таарамж муутай дандийг ашиглаж олон бичлэгүүдийг эвлүүлсэн байгааг нь гүйцэтгэх ажиллагааны явцад олж илрүүлсэн. Шүүх таныг буруугүй гэдгийг нотлоо шүү. Танд маш их баярлалаа шүү. Таны ачийг яаж хариулахаач мэдэхгүй. Ач санах хэмжээний зүйл хийгээгүй шүү дээ. Яалаа гэжтэй. Хэрвээ та байхгүй байсан бол би өдөөд шоронд хувь заяатгаа эвлэрчгсэн сууж байхгүй юу? Мөрдөгч бид нар бол гэмтнийг нь гисгээж, гэмгүүг нь хамгаалаж байх үүрэгтэй төрийн өмнө тангараг өргөсөн хүмүүс. Гэхдээ л багын анд минь гэж бодохоор итгэж өгөхгүй. Хурдны зам дээр нисээд өнгөрөх мотоциклийн утаа шиг тэмэл зүйл боллоо гэж бодох хэрэгтэй шүү дээ одоо. Мөрдөгч. Өмнө нь намайг шүүх явцад хилцүүлэг ингэж нээлттэй болдог байсан бол тэр бичлэгүүдийг хуурамч гэдгийг илчлэх л байж. Тэгээд шинжээчдэд өгж шинжилүүлсэн бол хэрэг арай өөрөөр шийдэгдэх байсан байна. Гэхдээ энэ нь л шинэ хуулийн илүү хүмүүнлэг чанар нь оршиж байгаа юм байна. Тийм ээ. Энэ таны хоригдож байхдаа хураалгасан нутгийн чинж болоо. Аавынхаа шүтэн уулны чулууг шоронгоос гаргаж чадлаа шүү дээ. Гэхдээ багын анд биш болт. Байна. За. За ойлголоо. Тэгээд хий. За. Итгэл ахаа. Багын чинь анд тантай байтугай эхнэртэйгээ уулзах нь үргэ гэж хэлсэн байна. Харин энэ гараараа хийсэн хоол цайг чинь бол авъя гэж байна. За. Ямаа та. Энийг